Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг. За сайн байцгаана уу? Болор судар хэвлэлийн газраас бэлтгэн хүргэдэг Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлгийн маань 3 дахь дугаар хүрэх гэж байна. За өнөөдөр манай студид Монголын зохиолчдын эвлэлийн болон Алтан гүд шагналт зохиолч Түмэнбаярын Бум Эрдэнэ ах маань хүрэлцэн ирээд байна. Бумаа ахтай энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан намрын налгар сайхан өдөр байна. Ааха. За Бумаа ахтай өнөөдөр юуны тухай ярих вэ гэхлээр манай подкаст маань одоо зөвхөн ном ярихаас гадна бас Монголынхоо сайхан зохиолчдын ялангуяа богино бүтээл буюу өгүүлэлэг хэмээх жанрыг онцлоод яг өөрсдийнх нь сайхан дуу хоолойгоор аль нэг бүтээлийг ингээд хүргэхээр нэг юм шин булан нийцээд байгаа юм. Тэгээд Бумаа ахыг бол одоо манай уншигчид 2000-аад оны эхнээс юу н бараг мэдэн тийм ээ. Бумаа ах лав миний мэдхийн Банжиг блог дээр айгуу гоё блог хөтлөө тэндээ өгүүлэлэг бичээд л тэгээ бид нар тэндээс нь өгүүлэлэг орж уншаад л тэгээд санаа бодлоо биччихдэг тэгээ комментар эн чи ийм болж молч гэл блогспот гэдгээр блогспот шүү дээ тийм. Банжиг нь болохоор жаахан дараах нь гарч ирсэн. Би андуураад тийм. За Бумаа ахын бүтээлүүдээс дурдвал 2007 онд Сэмэржүүл барагдана. 2009 онд 61 ах гэдэг одоо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. 2010 онд Өнөөх, 2011 онд Эмэгтэй ном, 2013 онд Америк зурцсан Жижээ гэдэг тийм ээ. Үр харам дотроосоо гэдэг Алтан гүд шагналыг 2016 онд хүртсэн. Ийм бүтээлүүдийг бол хэвлүүлсэн. Мөн Бумаа ахын одоо бичсэн кино зохиол тийм ээ. Үргэлэг 2 гэдэг кино зохиолоор Бумаа ах шилдэг зохиолын шагнал авч байсан. За хамгийн сүүл бидний сайн мэдхээр Түнтүүлээ гэдэг хөөрхөн хэвлүүхэн хүүгийн тухай өгүүлэлэг нь эргэж ирэхгүй намар гэдэг кино болоод бас Монгол үзэгчдийн нэлээд сэтгэлийн хүндсэн тийм хөөрхөн бүтээл болсон шүү дээ. Тэгээд ийм бүтээлтэй хүн байгаа. Та юу нь яагаад өгүүлэлэг гэдэг энэ жанрыг сонгож өчөх болов? За яг ийм ярихаар би айгу одоо тийм байсан юм биш гэж хэлж чаддгүй. Уулаа анх нэг юм сонирхолтой л байсан байх. Тэгээд хүн өөрийгөө мэддэг гэвэл айгу байсан. Ийм төрөл дээр. Яг хоо зүгээр сонирхлын дагуу ингээд бичээд явсан маань өөрөө энэ өгүүллийн нэг хэлбэр байж л гэж ингэж ойлгодог. Өгүүлсүүгийн зохиол маань өөрөө ингээд арман дууж өгүүлэг гэл ингээд яадаг штэ. Тэгээд ерөнхий одоо сүүл би эргээд одоо энэ яг юу вэ? Би яг юу хийж явдсан бэ гэдэг ингээд эргээд одоо төрөл англиэн ингээд уншаад ойлгоод ирэх юм багцаанд л би нэг уянгын төрлийн тийм богино өгүүлэлэг бичиж эхэлсэн байна л гэж өөрийгөө ойлгодог. Өгүүлэлэг их сонин төрөл шүү дээ. Одоо ингээд хэлбэрийнх нь хувьд бол багшаархан тий одоо хүүрнэл зохиол дотор хамгийн одоо бисрэг төрлөх ихүүдээ тийм ээ. Тэгээд одоо нэг өгүүлэлгээр ч одоо хүн зүгээр нэг юм бичиж болохгүй нэг санаа мэдээж хүргэх ёстой байдаг ч юм уу тий. Гэтэл тэр хэлбэртэй бас ингээд хүн баригдана гэдэг ч юм уу. Тийм ч болохоор юм одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Өгүүлэлэг бол яг үнэндээ бас их хүнд төрлөө тий. Багахан одоо юмн дээр том санаа ч байх юм. Одоо санааг ингэж дамжуулж гаргана гэдэг бол гихчлэн ярьдаг. Таны хувьд юу ямар байдгийг? Харин тэр өгүүлэг бол яг та ерөөсөө сүлд нь ингэж эргээд уншиж байхдаа өгүүлэг бол ийм л юм байл л дээ. Тухайн төрийн юм уу тухайн нөхцөл байдлын нэг акшн. Ерөөсөө нэг акшн нэг 2 хоногийн үйл явдал ч юм уу. Тэгээд үйл явдлыг нэг ялангуяа уянгын төрөл нь бол үйл явдлыг нэг тагнаад байдаггүй. Хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн илэрхийллийг тэр акшн одоо юу гэдгийг тэр 7 хоногийн ч юм уу ийм л одоо маш богинохон маш тодорхой гаргаж ирдэг тийм л жанр юм байл л дээ. Ер нь яг нэгдүгээр биеийн төлөөнөөс голцоо бичээд байгаа нь мэрэгжлийн биш гэдэг утгаараа ч юм уу мэдрэхүй гэдэг юм дагнаа явж байгаа болохоор нэгдүгээр биеийн төлөөнөөс голцоо бичээд байвал тэр нь уянгын хэлбэрийн юм байл л дээ. Хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг л бичээд байгаа бол хүн хүний тухай бичээд байгаа бол харин арай өөр төрөл одоо хүүрнэл зохиолын хэлбэр рүү орчин гэж явдаг л юм байна л гэж сүлд нь л одоо нөгөө тэр томчуудын юмнуудыг уншиж харж байгаа л тэгжэл боддог. Зүгээр яг миний хувьд бол тийм дуудлага гэх юм уу эсвэл одоо нэг тийм хүсэл ч юм уу хобби ч юм уу нэг тийм юм зүгээр л техниклийн дэвтрийн өрөөнд байсан. Амхаа тийм
гадаад амьдарч байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд бол миний л ойлгосноор нэг бяцхан нэг юм тодорхой хэмжээний даяанч маягийн байдаг. Тий. Одоо яг даяанч гэдэг том үгээр хэлж байгаа боловч юм ер нь бодрлын төвшөнд байж идэг. Их орноо санах, дүүгээ санах, өнгөрснөө дурсах гэдэг ч юм уу. Тэгээд тэрийг илэрхийлэх юм маань л ингээл явсаар байгаа л сонирхолтой болол улам шимтэл тэгэл явсан гэх үү. За та одоо сүүлийн үед бас бүтээл гаргалгүй нэлээ удлаа шүү дээ, тийм ээ? Тий, би хамгийн сүүлд 16 он дотроосоо гэдэг өгүүлгийн төврөө хэвлүүлсэн. За тэгээд тэрнээс хойш юм хэвлүүлээгүй байна. Яг одоо 61 ах шиг юм уу, нөгшгөө ч юм уу, эсвэл дотроосоо гэдэг шиг номнуудыг ингээд өөрөөр хэлбэл өгүүлгийн төврүүд ингээд гаргаад байвал болох л байсан. Нэгдүгээр боломж нь юу нөхөр тийм ижил төстэй өгүүлгүүд бичигдээд байдаг. Нөгөө талын боломж нь юу нөхөр бид нэр өөрсдөө хийвэлцдэг. Энэ айгоо юм нэг талаас айгоо сайхан юм шиг боловч нөгөө талаас юу байдаг одоо яг тийм хяналт байдаг гэх юм. Манай нөхцөлийн ийм байдаг учраас би ингээд өдөө болтол юм гаргаал байсан бол болол авах байсан байх. Энэ хооронд би дэлгэцийн нэлийн төлөв дээр ажиллаа. Одоо нэг 10 хэд өгүүлэг бол байна. За нэг 20 хэд тий одоо ингээд хэвлүүлээгүй гэсэн. Одоо олон болоороо хэвлүүлээгүй. Зүгээр яг утгын чимэгт явцсан. Жишээ нь зүгээр яг өөрийн сонирх одоо юу гэдэг нь өөрийгөө өдөөгд байгаа нэг хоёр сэдв төр өгүүлгээс арай уртах юм. Зөв хэлбэрийн явж ярьж шít. Уртах юм ингээд цохрлоо суугаад байгаа. За тэрийг ингээд бичээд байна гэхээр хаашаа бичихгүй гэхээр хаашаа. Тэр нь яг аль төрөлтөд орох гээд байгааг нь санаж бодсноор бол романч юм шиг. Яруу найраг бол айгуугай сэтгэлийн мэдэрсэн тийм нэг торгон мөч байхгүй тий. Тэр нь тэгээд нөгөө тэрийг илэрхийлж байгаа арга нь бол байгалийн өгдөлтөд тийм яг тухайн үед тэсрэл одоо би хаяа зөөрөлж ярьдаг нэг юм утганы эрэндээ өргөж байгаа юм шиг айгуу тийм юу хүмүүс байхгүй тийм ургалсан үгийнхэн бол арай нэг юу тэгээд нөгөө бичиж байгаа одоо хүүрнэл нь ямар хэмжээтэй гэдэг юм уу ямар төрөлт багтахаас хамаарат цараа нь өргөн болоод байгаа хгүй түнс үргэлжсэн үг болгоно л ийм өргөн байх албагүй шүү дээ. Тийм. Роман гэхээр чинь одоо би юу гэдгийг хүний хідэн үе, нийгмийн харилцаа одоо тэгэл ингээл оргоо ертөнцийг дүгнэж байгаа тэр дүгнэлтүүд тэр баатрууд нь чухам яаж амьлаад байгаа юм. Ямар хэмжээний одоо ухааны цараатай баатрууд яваад байгаа юм. Тийм ээ. Тэнгүүд тэдний дотоод өгүүлэмжүүд энэ тэр ингээл тэнгүүд зохиолчоос ингээл улам бүр ингээл юм шаардал нэхэл ингээд байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр тэрийг зүгээр нэг юм жижигхэн ямиг сунгаад л ингээд тэрийг урт гэж ойлгоод арман гэдэг л миний л ойлгосноор би зүгээр мэрэгжлийн хүн биш учраас тэрийн талаас нь бол нэг чухал биш юм аа гэж штеп. Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. Тэгэхээр бид хоёр өнөөдөр одоо Бумаахынхаа нэг гоё өгүүлгийг Бумаах маань өөрөө сонгосон тийм ээ. Унших гэж байгаа. Мэдээж айхтар чилээсэн урт өгүүлэг биш. Тэгээд Бумаахынхаа өгүүлгийг сонсоод тэгээд дараа нь бас нэг товчхон ярилцаад ингээ явах юм байна тийм ээ. Тийм. Дотроосоо өгүүлгийн төвөөс. Тэгээд дотроосоо өгүүлгийн төвөрт орсон. Бүр хамгийн ихнийх нь өгүүлэг л дээ. Подкастын нэг онцлог нь зохиолч өөрийнхөө дуу хоолойгоор нэг уншдаг юм байна гэж ингэж ойлгосон. За тэгээ мянган жилээр гэж. Мянган жилээр нэг миний сэтгэлийн нэгэн мухарт хуучны нэгэн сандал байдгийн. Хин хизээ түүнийг тэнд лав гэгчин суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хин тамаатай гэж. Гагцхүү аг өнөртсөн тэр модон сандал дээр өглөө болгон ирж алс тэртээ гширдэн нам хүмийг анирдан суух дуртай. Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туйлсын илгүй ертөнц үйлцээд ирдэг юм. Одоо мэдгүй эртэж хэдхэн битэл зуухай айдас нүтэй галтгануулан ирж эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг
мэдэрдэг. Өхөрлөл гэдэг орчлонгийн хамгийн энхрийн мэдрэмж байх. Төд удалгүй тэдний дуудсан тэг дугараг хуучин нар шинэхэн гэрлэн цацруулсаар тэнгэрийн аяанаас мандахад цэв цэнхэр гарыг минь цээлхэн холоогоор дуулах болно. Айцаа гээсэн өнөөх хэдэн балзуухай нарны цэцэрэг дамжин нисэн хотно нар угасаал итгэл найдвар тэгчтэй. Моддын навц салхинд сэвшээ хөглөж мөчр мөчртэй höмбөжн морд хаа нэг тургланга болор эрдний толгой аялж балар эрдний зүүдэн думбан шүүдэр чумпсан гоо ус гизгэн шовтрон жингэнэх болно. Аргалын утаа тэнгэр цуунаглаж амар амгаланг татлах болно. Айлын бүсгүй аштыг өрөөж алтан наранд цэцэл өргөнөө. Айда 10 жилээр айлсан хорогдмоор ертөнцийн аг өнөртсөн модон сандал дээр алсыг сэртэж анирыг нэрдэн суунан би бяцхан байлзуухай хаанаас ирээд хаашаа оддгийг би мэдэхгүй. 2. Миний зүрхний аглагхан ховдолд эртний нэгэн сандал байдгийн хин хизээ түүнийг зориуд орхисныг мэдэхгүйгээс хойш одоо хин тамаатай гэж. Гагцхүү арц үнэрсэн тэр модон сандал дээр өдөр болгон ирж гүн хөх тэнгэрийн гүйлцэх мандлыг бидрэн суух дуртай. Тас хар тэнгэрт туссан цавдар надны шаргал туяа түүнийг гүн хөх болгодгийг мэдэрнэ. Жин удын энэ цагаар халсан агаарын дүнгнэн хамг жингээрэн дэлхийг дарна. Тэнгэрийн янган тогтсон хурган цагаан үлнээс хэдхэн тусал бодол чиглэн онно унахгүй ч гэж мэднэ. Ирвэлцэж жирвэлцсэн орхин зэрэглэн дондор дэрвэлцсэн ирвэхээ эргэлцээр ирж цэцгсийн дэлбэнд өөрийн ертөнцийн хойг ярина. Ирвэлцэж дэрвэлцсэн өнөөх хэдэн ирвэхээ бас л хаа нэг тийш явж одно. Эднээс би эмзэглэлийг мэдэрдэг. Хөх аргал дээр суусан хээрийн сохтуу чогчог халамцуудан хамаг нууцаад хэлгэн хагсаж хагарсан модон тэрхэн доор халтар банхар урт хилэн унжуулан урд насны нүглээ намжлна. Гүү саамны хооронд гэрийн сүүдэр дүүрглэх хүү өөрийнхөө үсгэлийн усан далайг туучин унагчлна. Дунаартан хөвтөх их тал дун цагаан цасыг хүсэмжлэн. Айда 100 жилээр золорч хорогдмоор үемэн зүүн ертөнцийн арц үнэрсэн модон сандал дээр гүн хөх тэнгэрийг үйлцэх мандлыг бидрэн сонон бэ. Ирвэхэ чухам хаанаас ирээд хаашаа оддгийг би мөн л мэдэхгүй. 3. Миний бодлын алсхан үзүүрт хүсэг нүүдлээс гээгдэж хоцорсон дотн нэгэн сандал байдгийн. Хаанхын хэний нүүдлээс үлдсэнийг хэлж мэдэхгүйгээс хойш одоо энэ тамаатай гэж. Харин амаргийн үнэртэй тэр модон сандал дээр би үдэш болгон ирж орчлонгийн язгаараас зөвхөн намайг л гэж онсон охин сэтгэлийг сүслэн бодох дуртай. Тас тэвэрмээр тастаж идмээр тачаадан гинах цангаж ангасан тэр мэдрэмж хаанаас ирдгийг би мэдэхгүйч амаргийнхан үнэрт хамар цоргож яргаж цахалсан тэр гиншин чихэргнүүлгэд уран гоод хүнийхэн уруул завсраар урсан оддгоол би мэднэ. Амарглал гэдэг магадгүй ашид мөнхийн мэдрэмж байхаа. Одоо удалгүй нар таширлан онож олон уулын цаагуур тунирхаж одно нар хаанаас ирж хаашаа буцдгийг би мэдэхгүй. Гагцгүй уйхан цагаан манан уулын оройг таалж шүнжин ураг холбогдоод өглөө үүрээр бялуурч үлдэнэ. Чагтнаас мултарсан унага ихэдэн чавхтаж эхлээрийн чамдад зэрэглээ болон дэгдэн. Адууны хөлөөр боссон доос алаг хорвоогийн чамыг улчирлан. Сэхэл зүр өвсөнд чи унаж сэрлийн уянгаар янаглан тавирлан. Ялаа хүртэл янаглалын тухай онол хүрнэдэг. Айда мянган жилээр аргамжаатай үлдмээр арга билгийн нарчланд амаргийн үнэртэй модон сандал дээрээ намайг л гэж онсон
охин сэтгэлийг сүслэн бодсоор сууна. Шуу шиг ирдэг, хэрвээхэ шиг эргэлддэг, амраг шиг янагалдаг ямар нэгэн юм надад байдгийн байна. Ерөөс нар надаас мандаж надад жаргадаггүй. За нэг ийм л одоо өгвөл энэ нэг түрүүн би хэлсэн ингээд 3 давтамжтай. Тийм учраас уншихад амар, нэгдүгürt ойлгоход амар. Гэхдээ би л өөрөө бодохдоо өгүүлбэр болгоны цаана, үг болгоны цаана ямар нэгэн одоо ингээд томор бодож чадвал тий хүсвэл тэгээд бодоход байгаа л гэж ойлгож байгаа. Ийм л байна. Тий. Сонсоход бол яг ийм гоё үргэлжилсэн үгээр бичсэн шүлэг сонсож байгаа юм шиг л нэрээ. Уянгийн хүүрнэлт. Угаасаа өөрөө л тийм юутай юм билээ шүү дээ. Одоо уянгийн цохилгод хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн мэдрэмжийг урсгаж байгаа. Тэр бол тийм төрөлтэй багтнаа л гэсэн тийм л юм байт юм билээ. Тэгээ уянгийн цохиолын бүр яг үндсэн чанар нь үйл явдлыг чухалчилдаг. Тий. Чухалчилдаг. Зүгээр л дотоод сэтгэлийн урсгалыг ингэж яадаг. Энэ бас их сонин төрөл юм билээ. Тэгтээ одоо ур чадвараас хамаарат гэдэг юм. Олныг бичиж болдог юм бэл. Ижил болоод байдаг. Одоо ижил төстэй болоод байдаг нэг тийм. Тийм тийх магадaltaй шүү дээ. Тийм байлээ. Тэгэхээр нөгөө сандал гэснээс та нэг хөвсгөл нуурын иргэдээр нэг сандал бараг таны сандал гээд бид нар одоо бараг таниад байдсан шүү дээ. Бидний хинл би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших явцдаа олж нэндэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Виржиниа Вулф. Тэр нуурын иргэдээр байдаг сандал чухам танд энэ үүлгийн чинь сандлыг санагдуулсан учраас таны сандал болчихоо. Эсвэл та тэр сандалтаа таарснаас хойш энийг бичсэн болов нэрээ. Тийм энэ 2015 оны үүлэг. Ааха. Тийм 15 онд бичигдсэн. 15 он. Би тэр сандлыг 2011 оны 100 харсан. Анх харсан. Зүгээр яг тэр жил нэг надад нэг тийм боломж гарсан. Хөвсгөл талаа явган тойрох. Тийм аяллаа группт ороод явсан байхгүй. Тэгээд угаасаа хөвсгөлийг би баг анх удаач харж байгаа байлгүй. Тэгэл явсан чинь тэр сандал яг нуурын ирэг дээр яг ганцаараа тэгээ байцсан байхгүй. Тэгэл би нөгөө замаар явж байгаад гүүгээд нөгөө сандал руу. Тэгээд тэр наанаас нь очиж зургийг аваад тий нэг юм ямар ч хэсэн л ингээл харахад нэг ямар ч хүний сэтгэлийг хөдлөхөөс нэг тийм дүрх бууцсан. Зүгээр яг энэ дээр одоо би тэр сандлыг бодоод гэдэг ч юм уу эсвэл тэр сандал дээр суугаад энийг бодоод ч гэдэг тийм холбож хэлж чадахгүй байна. Зүгээр яг тэр сандал өөрөө ялч байхгүй л миний дотор ингээд гой санагдал байдаг байсан. Тэгээд энэ өгүүлгийн өгүүлэмж нь өөрөө ямар нэгэн юм дээр очиж ямар нэгэн шалтгаанаар очиж суух тий тэндээс нэг юм дуяатай байх гэдэг юм уу одоо бүр томор ярих юм бол ингээд нэг амьдралыг ойлгох нэг ямар нэгэн шалтгаан хэрэгтэй шүү дээ хүн дээр. Тэгэхээр тэрэнд л ашиглагдсан болов гэж бодож байгаа. Түүнээс яг тэр сандлыг бодоод юм уу? Тийм. Яг тэгээд зүгээр энэ жил би нөгөө дугуугаар явсан. Тэгээд нөгөө сандлаа очиж харсан. Тэгээ байж лээ яг урд нь нэг явсан би дүүнэртэйгээ явсан. Тэгээ очсон чинь бүр эргэн ингээд идэгдээд нурцсан гэсэн шүү дээ. Тий. Тэгсэн чинь дараа нь манай галарид айгу тэр юмд айгу ачаал бүгдэлдэг. Тэгээд энэ хавар очиод нааш нь татцсан байна лээ гэлдэгчлээ. За бумаах далайн ирэг дээр нэг тийм сандалтай тэр нь цахим орчинд бидний хүмүүст нэг бумаахын сандал гэх дотроо бас нэг юм сандалтай тэр сандал дээрээ сууж агаад орчлон хорвоог ингээд те ажаад шинжээд ирвэхээ цэцэгс шовууд тэгээ цаашаа бодол нь улмаар гүнзгэрсээр одоо амраг хайрт дээрээ ирээд тэндээсээ эргээд өөр лүгээ ирээд яг л нэг хүний нэг амьдралын нэгэн агшинтэй хүн өөрөө өөртөөгөө байх хорон ертөнцийг хэрэгцүүлэх тэр агшныг маш гоё юм уянгийн сэтгэмжээрээ дамжуулаад ингээд ийм сайхан бисрэг өгүүлэг бичсэн байна. Тэгээд сандал гэснээс би бас тэрийг бодлоо нөгөө Идого Рампогийн
хүн сандалгээд зохиол өгдөг шүү дээ. Тэр болохоор их сонин шүү дээ. Нэг юм хайртай эмэгтэйгээ яах гээд мэдрэх гээд юм гэрийнхэн сандал руу ороо суучдаг. Тэгээд сандал дотроос би юм ийм тэмтрээд ингээд идэг. Та болохоор их гоё өөрийнхөө доторх сандал дээр сууж агаад амраг хайртай ингээд гоё хайрын тухай айгуу гоё хэрэгцүүлэлтлээд энэ хоёроос ингээд зэрэгцүүлээд бодвол айгуу сонин санагдлаа надад. Яг сандал гэдгээс холбож бодож байгаа байхгүй юу? Яг нэг цэнгийг юм руу ингээд яачих юм шиг л болтгол да. Оюун санаа гэдэг юм одоо оюун бодлыг нэг ингээд халууцж яхад нэг хүтэн яачих байгаа юм шиг тэгэл нэг акшны төдий. Тэгээд яг юм боломж гэдэг юм одоо чаргал гэдэг юм уу энэ акшн тулаад өнгөрөх гоё л тэгэл та. Хүмүүс үйл явдал хүсэж магадгүй. Тэгтээ үйл явдлыг голчлдаггүй. Богиноглогийн нэг онцлог нь тэрнтэй л. Одоо альва юм нэг үнэлэмж гэдэг шиг одоо жишээ нь би бол мэрэгжлийн хэмжээгээр үнэлж дүгнэж чадахгүй. Гэхдээ миний одоо үнэлэмж минь дотроос л байхасаа л гэж ингэж хүсдэг. Яг гүн сэтгэлээсээ. Одоо тэр нь үнэн байхасаа ч гэдэг юм. Үнэн гэдэг үг нь өөрөө хэр хурж байгааг нь бас сайн мэдэхгүй л байна л да. Тэр баатрын дүр тэр дүр нь яг өөрийнхөө байхасаа гэдгийг л айгу хүсдэг. Тэгээд тэр өгүүлж байгаа тэр одоо өгүүлэмж энийг одоо тайзны энэ өгүүлгийг ингээд нэг хэсгийг аваад тайзны бүтээл болох юм бол монолог хэлбэртэй болно шүү дээ. Тийм монолог маягтай болно. Тэгэнгүүт тэр хүн тэр дүрийгээ одоо хэр нээж өгөх юм гэдэг тэрэл ажил болно гарна шүү дээ. Тэгж яах чинь яг тэр нь ингэж яг өөрийгөө илэрхийлж чадж байгаа бол тэр дотроос байгаад байгаа юм шиг үнэн байгаад байгаа юм шиг санагдав. Таны хувьд одоо ойрын үед ч гэдэг юм уу ер нь өөрийнхөө зохиол бүтээл. За би нэг иймэрхүү сэдвэр нэг ийм имийг л хүндчмөр санагдаад бах юм те. Нэг хүмүүс нэг энийг миний бүтээлээр дамжуулаад нэг ийм зүйлийг мэдчихээсэ. Тийм миний таны хувьд юу байдаг? Айгу том тавьчихаар тийм айгу том болоо явчихдаг байлаа ингээ бичээд хэлэхээр. Би ингээ бодоод явдаг юм. Бид нар нөгөө хайрын тухай айгу нийтлэг байдлаар яадаг. Тэгээ Шекспирээс авах тэрнээс өмнө ч юм те. Тэгэл одоо ингээл Шекспир нэг тийм мөнгөний сэдв. Орчлон ертөнцийг яаж хайрлах юм? Ямар хэлбэрээр яаж хайрлах юм ингээд яхаар бүр ингээд нэг санааны мэддэхгүй өргөн болоод зэрэглээ шиг болоод тэгээ барьж авахд айгүй төвхтэй болт юм л л. Тэгээ би яг хөө нөгөө анх одоо энэ ноцтолтоод байгаа юм анх яг за би хайрын тухай тэгтээ ийм хайр биш те ертөнцийг хайрлах хайрын тухай бичнэ гэж бодоогүй л зүгээр л биччихэл санамсаргүй биччихэл би ер нь яг юуны тухай яг яваад байна гэдэг юм одоо ингээд богинохоо одоо киногоор логлайн хэрэгтэй болж байгаа байхгүй бид хоёр яагаад ингэж байж байгаа бид хоёр яагаад зөрж байгаа юм бид хоёр яагаад танилцаад гэнэ зөвхөрөд байгаа юм бид хоёр яагаад одоо бүр янаг амарг болоод байгаа эсвэл бид хоёр яагаад аав ээж болцсон тийм бид хоёр яагаад аав хүү хоёр болцсон ч юм уу тийм ээ би энэ ургамлыг яагаад харсан би энэ ургамл дээр яагаад гიშгсэн энэ ургамлыг би яагаад хадсан тийм ээ тэр цэцгийг яагаад би очиж тэрийг зулгаахад байгаа учир шалтгааных нь гүн рүү жоохон ингээд яагаад тэгэхээр тэр цааталт нь нэг юм байх гэдэг байгаа байхгүй тэр нэг юм нь ийм юм биш байгаа л гэсэн мэдрэмжийг л яах гэдэг байгаа тэнгууд айгүй өргөн болчиход би тэрийг зүгээр л энгийн хүн ойлгохоор уран зохиол болгомоор шүү дээ. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг уран зохиолын хэлээр би бичмээр тэгмээр шүү дээ. Тэгээд ноцтолчихж байгаа байхгүй. Тэнгүүд жоохон гүжирдлэг хэрэгтэй болоод ингээд. Тэгээд тэрэндээ тамиртаа сууж байгаа. Тэгээ ер нь эцэст энэ хорвоо яг бид нар өөр ингэсэн юм хайр байх хэрэгтэй. Хайр гэдэг үг нь хэр оноод байгаагаа би сайн мэдэхгүй л байна л та. За ингээд бомбаахтагаа сайхан өгүүллэгийг өөрийнх нь дуу хоолойгоор сонслоо. Өгүүллэг гэдэг жанр цаашлаад хүүрнэл зохиолын тухай цугсхан боловч хөрөлтөд бас уншигчдад маахынхаа яриг дамжууллаа. Ярилцсан суугаад сайхан байлаа. Тэгээ манай хуудас зэрэгчүүлэн подкаст энэ мэдчлэн ингээд Монгол зохиолчдынхаа бүтээлээс өөрийнх нь дуу хоолойгоор хүргээд явах юм аа. Тэгээ салхийг хагалж ийм сайхан уянгийн өгүүллэгээ уншиж өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа.
энэ агшинд одоо энэ подкастын ирээдүг сайхан нарыг өрөөл. Тийм. За баярлалаа. Цаашдаа бүр улам сайхан зохиолч нар оролцоосаа. Утга зохиолын мэрэгчлэнүүд оролцоосаа. Сайхан орчуулагч нар шүү олноор оролцоосаа. Тэгээд уншигч сонсогч нарт одоо өгөөжтэй, тийм цараатай тийм подкаст болоосай гэж дотроос одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд чамд амжилт хүсье. Сонсогчдод нь бас сайн сайхныг хүсье. За баярлалаа. Тэгээ Бумаа ахта манай Болор Судар хэвлэлийн газраас гаргасан салбан өрөвштэй гэж нөгөө мань бүкрийн шагналтын зохиолчийн худаг буюу хадлагын дараах эрх зүйл гэдэг намтар баримт бүтээл гэх юм уу? Энэ номыг бэлэг болгоё. За баярлалаа. Ер нь жоохон хурц байгаарай л гэж юм байна. Гэж ерөнхий одоо нөгөө юугаар наад. Зохиолч хүн болохоор нөгөө зохиолчийн тухайн ном л бэлгэлчлээ л дээ. Яг нэр нь жоохон хурц ч гэсэн. Үгүй ер нь яг би хурц байгаарай гэдэг. Өөрөө бол тэгээ өглөөгээд авчиг. Хурц байгаарай гэж одоо цаагаараа яаж байгаа юм байна гэдэг ингээд ойлгочих. За баярлалаа. За хурц сэргийгчлөөнд подкастын дараагийн дугаар хүртэл баяр таа. Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг.